Сайн байцгаана уу? Сайхан зусж гин үү? Сүүл одоо бас ярьж байна. За их урт хугацааны дараа уулзж байна. Сэтгэл догтлоод ч байх шиг нэг тийм юусын мэдрэмж төрлөө. Яг компьютер нэгээд микрофон асаагаа суусан чинь маш их догтлолт юм байна шүү дээ. Хамгийн сүүлийн подкаст хийц орсныг би санахгүй байна. YouTube руу орж харсан ч гоо ямар ч их хуцсныг мэдэж байна. Энэ хугацаанд нэг талаас хувь болон хувьсгалын ажил их байлаа. Нөгөө талаас олон хүнтэй харилцдаг. Энэ төрлийн ажил хийдэг хүмүүс өөрийгөө идгэх, стрессээ бууруулах, ажилласаа төр завсаалга авах шаардлага гардаг. Энэ хугацаа манаас давцлаа. Одоо бүрэн идгсэн маш ирж хүчтэй нэгэн хүн та бүхний өмнө подкаст ярих гэж сууж ингээл бодчих. Тэгэхээр өөрийн хугацаанд подкастаар та бүхний зодно гэхгүй юу. За өнөөдөр уг нь сэтгэлийн хар утас гэдэг сэдвээр подкаст бэлтий удаа гэж нэлээд хэд хоногийн өмнөөс дотроо төлөвлөсөн байсан. Тэгээ яг сандал дээрээ суугаад микрофоноо нээсэн чинь шал өөр сэдв орж ирэх юм. Яагаад гэхээр удаан хугацааны дараа уулзж иж нэг сүрхийн сэтгэлийн хар утсан тэргээ яриул та бүхнийг үргээчих юм болов. Сэтгэлийн амар амгалан бас үгүй хийчих юм болов гэж гинтхэн бодогдоод. Гэхдээ дараагийн дугаар ярих шиг нэг ингээд сэтгэлийн эерэг хандлагын тухай богнохон бас их өрөөгөөчтэй подкаст хийж шийдлээ. Дөнгөж сая шийдлээ шүү. Дөнгөж сая нэг 5 минутын өмнө. Сэтгэл судлалд хандлага бол хүч гэж үздэг. Сэтгэл судлалд мөн хандлага бидний амьдралыг удирдна гэж бас үздэг. Магадгүй сэтгэл судлалын хамгийн чухал ойлголтын хандлага гэж магадгүй л гэж би боддог. Эерэг хандлагын тухай. Маргааш өглөө босоо хандлагаа өөрчлөх, өнөөдөр оройн нислэх хандлагаа өөрчлөх, гэмтгийн шинэ хүн болох гэдэг бол бүтэж хүмүүрөөдөл. Нэрнгээсээ энэ ч нэг зургатны удирдлага сольж байгаа юм шиг ийм хурдан солигддог зүйл юус биш. Гэхдээ энэ подкастыг сонсоод бид нар хандлагаа өөрчлөх гэж хичээллэх юм бол өөрчлөгдөн. Эерэг хандлагатай болсны дараа амьдрал эерэг болдог. Сайхан мэдрэмж төрдөг. Сайхан мэдрэмжтэй хүн бүтээлч болдог. Амьдралын чанар дээшилдэг гэх үү те. Тэгээд ачааргалтай болдог ч гэж болох юм. Миний хувьд бол ярих дуртай хүмүүсийг бас шинжлэх ухааны уул үндэстэйгээр мэдээж аваад өртөг ажилласаа гэж боддог. Иймэрхүү сэдв. За хандлага өөрчлөлт бэлэн байгаа та. Тэгвэл наашаа бүжихэд тавиад бүр сонирдоод сэтгэлийнхэн гүнээс ойлгох гэж оролдоод анхаарлаа бүрэн хандуулаасаа гэж би хүсэж байна. Хандлага, сэтгэлийн бүр хандлагын тухай, эерэг хандлагын тухай. Нэг их юм бүхий л бололцоо нь бүрэлдсэн байхад шалтгаан хайгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг л эрүүл байдаг, цалинтай байдаг, бололцоо нь байдаг. Иргэн тойронд нь дэмждэг хүмүүс нь байгаа л хахад энэч болохгүй байна, тэрч болохгүй байна гэлээ. Тэг хүмүүс үйдэг. Гэтэл боломж бололцоо гэх зүйл их хомос дэмждэг хүнч байхгүй, бор зүрхээрээ за тэгэл олон асуудал донд болж л таараа гэд боломж чаддаг хүмүүс байдаг. Эерэг хандлагатай хүн бол ямар ч нөхцөл байдалд иймэрхүүдөө боломж хайдаг хүнийг хэлдэг. За завгүй байдаг хүмүүс байдаг. Маш их ажилтдаг хүмүүс байдаг. Олон хүүхэдтэй хүмүүс байдаг. Асуудал нь дуустдаг хүмүүс байдаг. Тэгтэл ийм нөхцөл байдалд он ч гэсэн үргэлж сурах гэж, хөгжих гэж өөртөө тодорхой хэмжээний орон зай гаргадаг хүмүүс байдаг.
Зарим хүмүүс ажлын нэг 8 цаг 10 цагтаа бол маш их ач холбогдол өгөөд нэг хоёр хүүхэдтэй тэртэй өөрийгөө бол завгүй хөгжиж чадахгүй байна. Ийм тийм юм байна гэж одоо сурах хөгжих орон зай өөртөө гаргаж өгдөг хүмүүс байдаг. Альва нөхцөл байдал хүн болгоны харилцаа адилхан л дээ. Гэхдээ ямар ч ажилтаа байсан, ямар ч асуудалтай байсан өөртөө сурах хөгжих орон зай гаргадаг хүнийг бас эерэг хандлагатай хүн гэх юм. За, сэтгэлээ өдөртөн жолооддог хүмүүс байдаг. Сэтгэл хөдлөлтөөгөө ярилцдаг, ойлгодог, зөв газараа зөв сэтгэл хөдлөлөө гаргадаг. Сэтгэлээ чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ бүтүүлэг биш. Зарим үед тисдэг. Хэрэггүй үедээ хэрэггүй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүмүүс байдаг. За, энэний эсрэг хүмүүс ч байдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө, сэтгэлээ өдөртөн жолооддог, ойлгодог хүмүүсийг эерэг хандлагатай гэнэ. Болж байгаа үйл явдал тохиолдсон асуудал бэрхшээлийг мөн гаднаас ирж байгаа сэтгэл зүйн халдлагуудыг хөнгөнөр зугаатаа гэмтэлгүйгээр хүлээж авч чаддаг хүмүүс бас байдаг. Энэний эсрэг нь бас байдаг. Бүр гидрэгэ өчүүхэн зүйлсийг ч гэсэн хүн дээр хүлээж авдаг хүмүүс байдаг. Тэгэхээр мэдээж асуудлыг хөнгөнөөр тусгаж авч байгаа хүмүүсийг эерэг хандлагатай гэнэ. За, би эерэг хандлагатай хүн үү, сөрөг хандлагатай хүн үү гэдгээ одоо сайн хийсэн жишээнүүд дээр оноож бодож байгаа тодорхойлж болох нь шүү дээ. Боломж хайдаг, сурах хөгжих орон зай өөртөө олгодог, сэтгэлээ удирдах чаддаг, хөнгөнөөр тусгаж авдаг. За, ийм хүмүүсийг сэтгэл зүйн хувьд эерэг хандлагатай гэх юм. За, тэгээд нөгөө эсрэг нь бол сөрөг хандлагатай. Эерэг хандлагатай байх юм бол надад төрж байгаа өдөр тутмын мэдрэмжүүд маань сайхан мэдрэмжүүд байна. Сайхан мэдрэмж мэдээ сайхан амталтгтэлнэ. Лаг ярьсан уу? За. Би шинжлэх ухааны талаас ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ дөрвөн зүйлийг та эерэг хандлагатай юу, сөрөг хандлагатай юу гэж хүмүүсээс асуух үед хэрэгэлдэг гэсэн үг. Тэгвэл хандлага гэж юу юм бэ? Гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь хандлага гэдэг маань бидний дотоод сэтгэлийн гадаад илэрлийг хандлага гэж нэрлэв. Хандлага гэдэг нэг юм зүйл байлаа, нэг авдар байлаа гэж бодъё л. Хандлага гэдэг миний сэтгэлийн авдар. Энэ авдар чинь дотроо дөрвөн зүйлээс үүтнэ. Нэгдүгээрт өөдрөг байдал, хоёрдугаарт итгэл найдвар, гуравдугаарт төвчээр, дөрөвдүгээрт талархал. За, энэ дөрөв чинь дөрвөн талаас нь нийлж чад миний хандлагыг бүрдүүлнэ гэсэн үг байна шүү дээ. Сая яриад байсан нөө боломж хайдаг, сурах бололцоо яадаг, орон зай өгдөг энэ төр гэдэг хэсэг чинь болохоор зэрэг энэ дөрвөн зүйл маань хэр байгаагаас л шалтгаалаад сая яриад байсан зүйлсүүд маань тодорхойлогдно. Тэгэхээр нэгдүгээрт өөдрөг байдлын тухай ярив. Миний хандлага ямар байгаа вэ гэдгийг түрүүчийн асуултаас асуугаад өөрөөсөө асуугаад миний хандлага хэрвээ сөрөг эерэг байх юм бол миний хандлага дотор байгаа миний хандлагын найрлагт оролцож байгаа эдгээр дөрвөн зүйлсэд л асуудал байна гэж бодох нь шүү дээ. Нилээн жоохон бүдүүн томьёо тайлбарлаж байна. Гэтэ ингэж тайлбарлаж иж хүмүүсийн оюун санаанд буудаг байхгүй. Буулах гадал үзээд байна шүү дээ. За. Тэгэхээр өөдрөг байдал, хүмүүс өөдрөг байдал гэхлээр ямар нэгэн сайн зүйл, сайхан зүйл хизээ нэгэн цаг тохиолдохыг тэгж итгэхийг өөдрөг гэж ойлгоод байт. Энэ бол маш готрон хүн шүү. Маш готрон. Хизээ ямар нэгэн зүйл, сайхан зүйл тохиолдно доо гэж хүлээх нь готрон хүний нэр. Цэвэр сэтгэл судлал бол өөдрөг байдлыг сайхнаар төсөөлөх чадвар гэж тодорхойлсон ч гэсэн сэтгэл судлаачид олон онолчид энэ шинжлэх ухааны хүмүүс юу гэж үздэг вэ гэхээр надад тохиолдсон сөрөг зүйлсүүдийг эергээр даван туулах чадварыг өөдрөг гэж нэрлэдэг.
Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за нэг сөрөг асуудал тохиолдлоо, онцгой зүйл амьдрал тохиолдлоо. Энийг яагаад надад тохиолж байгаа юм бэ? Гэдэг юм уу? Ингэж үлээж авах юм бол болохгүй нь шүү дээ. Энэ бол асуудал биш ээ. Намайг сорж байгаа юм уу? Би даван шүү. Гэж харж явах юм бол өөдрөхгүй. Надад ямар нэгэн зүйл сайхан зүйл ирэндээ гэж хүлээх биш. Үдэж хүлээвэл сайн л үсттэй. Бас муучиж магадгүй байна шүү дээ. Цэвэрсдэг судал ярих юм бол. Гэхдээ яг өөдрөг хүн гэж хинбэ гэхлээр зэрэг тохиолдсон асуудал болгоныг готрохгүйгээр яагаад надад ингэвэ гэж учир зүгийг олох гэж одоо шаналлгүйгээр зүгээр л би нэг сорилт биний даваад гал шүү дээ. Юу гэдэг. Тачгүй шүү дээ. Намайг сорж байгаа юм биш үү? Гэж харж байгаа юм бол жинхэнэ өөдрөг. Тэгээ энэ дээр мэдээж цаагнаар төсөөлөх чадварууд энэ төр байх юм бол сайн л үстэй. Сайн биз. Хоосноор зүгээр л надад ямар нэгэн сайхан зүйл тохиолдно гэж юу ч хэлгүйгээр дэмий суухыг бол жинхэнэ готрон гэж нэрлэв шүү. За их нуурч байгаа шиг байна. Тэгэхээр энэ бол миний хандлагын нэг хэсэг. Хандлагыг бүрдүүлдэг орц найрлагын нэг хэсэг. Хоёрдугаар найрлага орц болохоор зэрэг итгэл найдвар. Хүнд нөхцөлж гэсэн урагшаа явах энэ хүчийг итгэл найдварч нэрлэдэг. Яг л амьдрал заримдаа тэгэл санснаар болохгүй хачин болдог тий. Уравдаг, шааравдаг, өвддөг, авдаг юу ч болт юм тий. Тэгэл ийм нөхцөл байдал ч гэсэн урагшаа явах хүч хүнд хэрэгтэй байдаг. Итгэл найдвараа алддаггүй хүнийг бол энэ хандлагт нь байгаа энэ найрлага аштай юудаа итгэл найдвар алдаагүй юм чинь нэг хандлага нь эерэг байж болох нэ гэж харах нь шүү дээ. Хүмүүс хүнд мөнгө зээлээд нэг залууд итгээд нэг бүсгүүд итгээд тэгээд тэд нар мөнгөний аваад алга болгоод нөгөө залуу бүсгөө итгэл найдварыг аваад өөр хүнтэй яваад өгдөг тохиолдол амьдралд өдөр хүн тохиолддог. Тэгэхээр энэ үед хүн итгэл найдвар алддаг. Дахиж хүнд мөнгө зээлэхгүй юм шүү. Дахиж хүнтэй суухгүй юм шүү. Дахиж ингэж амьдрахгүй юм шүү. Миний зүгээс мөнгө алдгаас, хайртай хүн алдгаас илүү итгэл найдвар алдах нь илүү хайр санагддаг. Түүнтэй зөв итгэл найдвар алдаж болохгүй. Ийм нөхцөл ч гэсэн итгэл найдвар алдаж болохгүй. Дахиад би мөнгөтэй болно шүү дээ. Хорвоогоор дөрөв сайхан бүсгүй сайхан залуучууд байгаа шүү дээ. Ийм хүчтэй байх итгэл найдвартай гэж байгаа. За ийм байж чадах юм бол нөгөө түрүүний ярьдаг өөдрөг байдал дээр нэмэх нь итгэл найдвар. Одоо нөгөө хандлага чинь нэг дайчгүй найрлагатай болж байна. Дээр нь төвчээр. Төвчээр гэхээр нэг хоногт 12 цаг ажилладаг, 16 цаг ажилладаг, өдөр шөнөгүй ажилладаг. Мөнгө төгрөг олгоод одоо гүрийдэг, үр хөвгдөг, хідэн хөвгтөө өсгөхөд бороо бокс илгүү амьдардаг. Энэ байдлыг хүмүүс их төвчээртэй гэж боддог. Эсвэл сэтгэлийн янз бүрийн зовлонгод тээж явах. Хүмүүсийн өөдөөс одоо уурлахгүй байх, сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байх, бодсон санснаа гаргахгүй шүд зуух ч гэх юм. Энэ байдлыг төвчээртэй андуураад байдаг. Энэ бол зүгээр хүлцэнгүй. Тодорхой амьдралын шаардлагаар тодорхой нөхцөл байдлын улмаас хүлцэж амьдарч байгаа нэг төр зүрийн амьдрал. Төр зүрийн нөхцөл байдал. Цэвэр төвчээр гэдэг бол унах бүрдээ босох чадвар эхэлдэг. Хүн ундаг. Харин дараа нь босдог. Зарим нэг маань босож чадахгүйгээр яг тэр намхтаа унаад тэндээ үлддэг. Унж болох нь байна. Унах хүртээ босох чадвартай байл төвчээртэй хүн гэсэн үг. Одоо та сэтгэл зүйн хувьд унсан байж болно. Амьдрал санхүүгийн хувьд унсан байж болно. Ажлын карьер унсан байж болно. Бүх зүйл унсан байж болно. Гэтэ босох хэрэгтэй. Энийг л төвчээр гэж байгаа. Өчнө
өчнөө удаа унаал өчнөө удаа бослоо да тий хэвлээ. За ингээд төвчээртэй байх юм бол хандлага эерэг болох нь байна. Өөдрөг болчлоо. Итгэл найдвар алдсангүй босоод ирлээ. Дөрөвдүгээр талархал. Таларх нь гэхэр чинь бид нөгөө байгаа зүйлдээ талархаал одоо би их сайхан болж ийн гэдэг. Гү сайн л эцэд. Гэтэ жинхэнэ талархал бол шууд илэрхийлэл биш үүдэг. Жинхэнэ талархал гэдэг маань эхлээд анзаарах, дараа нь хүлээн зөвшөөрөх, тэгээд илэрхийлэх энэ уур асуудаг. Ятрагаатаагаас нэг нөгөө нэг юу нэ дотроо хандлагч нь дотроо 4-өөс бүтснэ нөгөө тэр юм талархлын дотроо 3-аас бүтээл ингээл явцдаг гэл. Яг ойлгомжтой болохын үүднээс ингэж тайлбарладаг. Хүмүүс нөгөө нэг ингээл шууд талархалаа одоо би ингээл тэрэндээ талархлаа, эрүүл байгаадаа талархлаа. Шууд илэрхийлээд байгаа байхгүй юу? Би болохоор эхлээд анзааралт. Ирхэн тойрнооны хараад тагалт. Талархах зүйл одоо үнэхээр байна уу байхгүй талархаад хэрэггүй шүү дээ өндөр байгаад. Анзаарна гэхлээр зэрэг бүхий л мэдрэмжээ анзаарах. Харж байгаа зүйлсээ, сонсож байгаа зүйлсээ, амсж байгаа, үнэртэж байгаа, үрдэж байгаа зүйлсээ анзаараад дараа нь талархах ёстой зүйл мөн үгүй юу гэдэг хүлээн зөвшөөрөөд хүлээн зөвшөөрчих юм бол одоо талархаад өгч. Энийг чин сэтгэлийн талархах гэж нэрлэв. За ингээд эн чинь бидний эерэг хандлагыг бүрдүүлдэг байх нь одоо бидний эерэг хандлагатай болохын тулд өөдрөг байгаа эсэх, итгэл найдвартай байгаа эсэх, төвчээртэй байгаа эсэх, талархаж байгаа эсэхээ танилцаа мэдчихнэ шүү дээ энэ подкастын дараа. Эдгээр зүйлсээс аль нэг зүйл нь л дутуу байх, аль хоёр зүйл нь хагас дутуу байх. Аль нэг зүйл нь эсвэл сох байхгүй байх. Энэ тохиолдолд бидний хандлага эерэг болж чадахгүй. Тэгээд хандлага эерэг болохоор юу болох юм гэхээр хандлага эерэг болсноор бидний харах өнцөг эерэг болдог. Харах өнцөг эерэг болно гэдэг нь альва зүйлсүүдийг эрүүлж хардаг юм сэтгэл зүйн ур чадвартай болдог. Ажлаасаа халагдлаа яадаг юм бэлээ тэнэг захирал гэж нэг харахын оронд магадгүй өөр том боломж гарч ирж байгаа юм биш үсттэй. Энд чинь боломж юм биш үү гэж хардаг болно гэсэн үг шүү дээ. Нэгэн залуу нэгэн бүсэд хуурдагдаад орхигдлоо гэж шаналхын оронд харин ч хацтай хэрэг юм шүү. Хүмүүсийг таниулаад өглөө. Цаашаа олон жил амьдарсан бол юу ч болохоос юм л тэ гэж харах чадвар. Тэгэхээр харах өнцөг гэдэг маань хандлага өөрчлөгдсөний дараа бидний харах өнцөг эерэг болно. Чи харах өнцгөө өөрчлөөч, хандлага өөрчлөөч гэж ойлоод байдаг. Энд чинь зургатны сувг биш шүү дээ. Хөгждөг зүйл. Одоо би хэлэх нь найзуудаа итгэл найдвар хайзаж бити алдаарай. Төвчээртэй байгаарай. Талархаж байгаарай. Өөдрөг байгаарай. Ингэж чадвал боломжгүй зүйлсэлсэн бид нэр боломжийг олж хардаг болт юм шүү. Ингэж чадвал бид нэр сурах орчин, хөгжих орчин тааруу байсан ч сурах хөгжих орон зай өөртөө гаргаж чаддаг юм шүү. Ингэж чадвал бид нэр сэтгэлээ өдөртдөг юм шүү. Ингэж чадвал альва хөнгөнөө тусгаж чаддаг болт юм шүү. Ингэж чадвал бидэнд асуудал биш зөвхөн сорилтол тулгардаг юм шүү. Гэдгийг хэлгэсэн. За цаг бас нэлээд явчих шиг боллоо. Ер нь 20 минутаас дээшээ подкаст гарвал юу утгартай болчтой шүү дээ. Эхлээд ярьж исэн зүйлсээ мартчихдаг байхгүй хүмүүс. Сонсч исэн зүйлс. Тэгэхээр энэ үргээд өнөөдрийн подкаст гэж аргая. Дараагийн подкастын сэтгэлийн хар утас. Бас цагаан утсын тухай ярьсан ч яах вэ гэж бодож байна. За маш их урт хугацааны дараа төвчээртэйгээр подкастаас урваагүй хүлээж исэн танд гилала сэтгэлийн амар амгалан ирж хүчийг танд хэлхий. Үргэлж хамт байгаа сэтгэлийн мухлаг подкаст үргэлжсээр байх болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар утгагүй болцъё.
чанга тавирий найздаа.